жил бүр Оросд 50,000 явган зорчигч осол төртдөг. Үүний 5,000 нас ордог байна. Үүнийг машины тон шилжүүлвэл Америкт 5 дахин, Германд 10 дахин бага болдог. Энэ юутай холбоотой гэвэл зам засварын ажлыг чанаргүй хийж хөдөлгөөний зохицуултыг муу хийдэг тул зам дээр бол маш их олон өрх байдаг. Үүнээс 6-г өнөөдөр ярив. Яаж энд өртгөө байх талаар ярив. За энэ Симфероплийн хотын гадна хяналтын машин явж байна. 2 хүн зам гарах гэж байгаад харж байна тад. Энэ 2 хүн бол зам тавьж өгөх ёстой. Гэтэл энэ 2 зорчигч бол аюул энэ цэгт байгааг бол мэдгүй гарч байна. Ингээд маш аимшигтай зүйл боллоо. За энэ осол гаргасан хүн гүйж ирээд гэмтсэн хүнийг бол ингээд хамаагүй хөдлөж जैन. Энэ бол улам гэмтлэг бол ихсгэн. Үүний оронд бол тусгай хүмүүс бол тээвэрлж хөдлөх ёстой. Явган зорчигчид бол маш хүнд гэмтэл авсан. Нэг эмэгтэй нь бол ухаангүй болсон. Түүний машин бол одоо хурмын цугаанд явж ирсэн. Гэтэл хурмын оронд бол шүүх хүлээж байна. За ингээд энэ хүнийг бол 2 жил хорин бас эмчилгээний зардал авагдана. Хохирогч ухаан орохгүй 5 жил шоронд хорин. За дахиад нэг гарц байна. Замын гэрлэгөө. Яг энд аюултай цэг байгаа гэдгийг бол явган зорчигчид бол байнга анхаарч явах ёстой. За нэг урсгалаа өнгөрөөд нөгөө урсгал нь аюултай гэдгийг бол ингээд мартаж болохгүй. Жолооч бол зогсох ёстой байсан. Жолооны дүрмд бол зогсох хуультай. За зам хөндлөн гарч байгаа машин гарцсан дээр бол зогссон бол энэ машин бол зүгээр зогсоогүй гэсэн. Хяналтын камертай машин бол анхааруулж болох ёстой нөхцөл байдлыг ажиглаад энд өрх үүссэн байна гэдгийг хараад анхааруулж болно. Зам засварынханд бол энэ өрхийг бол гаргахгүй байх боломжтой. Гарцуулган дээр гэрлэн тохиох ёстой шүү дээ. За энэ бүх тохиолдолд маш их төстэй нөхцөлж явж байна. Хин нэгэн хүмүүсийг бол санаатай ингэж гэмтэхгүй. Ягаад гэвэл хүмүүс харагдахгүй байгаа шүү дээ. Жолооч бол шоронд суугаад өөрийнхөө машиныг засах зардлаа гаргана. Бас хүн төлбөр төлөхийг хинч хүсэхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн харагдахгүй юм л та. Явган зорчигч улаан гэрлээр гаргах ч юм уу хөндлөн зам гүйхэд бол энэ өрх бол үүсдэггүй. Энийг бол явган зорчигч өөрөө мэдрээд хянжээдэг. Хамгийн өрх үүсдэг нөхцөл бол яг энэ байдлыг бол байхгүй нөхцөлд гарч ирдэг. Тийм учраас энэ бол хамгийн аюултай нөхцөл үүсдэг. За ачааны машины өрх Хабаровскод гарцсан дээр явган зорчигчийг гаргах гэж сонсвол зогсож байна. Нэг эмэгтэй арай хөндлөн явах гэж байна. Машин бол аюулгүй гэж бодож байгаа. Ачааны машины жолоочд энэ өрх үүснийг харахгүй ингээд явчихж байна. Ийм сонсвол 26 тооны жинтэй эмэгтэй бол газар дээр нас орсон байгаа. Жолооч бол шоронд орно. Явган зорчигч бол энэ бүхтийн цэгт бол өөртөө орох тийм аюулыг тооцох ёстой. Яг ийм зам тээврээ болсон бол Саратовт болсон. Бас яг ийм бүхтийн цэгт хүнд ачааны машин доор орж ингэж наслсан байдаг. Энэ бол Пензэд болж байгаа. Бас нэг эмэгтэй яг тийм тохиолдолд ингээд тусалд орсон. Сүрг урсгалын өрх. Энэ Ленинградын мужид бол осол болсон байгаа. Түгжрэл үүсээд машин зогссон. Эмэгтэй зам гарах гэж байна. Машин бол байрандаа зогсож байгаа. Явган гарц чөлөөтэй байна. Өмнө нь аюул учирсныг мэдэхгүй. Ингээд өрхөнд ороод машин бол эмэгтэй хүчтэй мөргсөн байгаа. Эмэгтэй амьд үлдсэн боловч бол бүсэлгүй хэсгээр маш хүнд гэмтэл авсан. За энэ дээр явган зорчигч бол жолооч бол энэ аюулыг бол тооцож явах ёстой. Ачааны машин урагшаа аваад хар хурцныг хаагаад зогсчихж байна. За ингээд гэрлэн төхөө байхгүй байна. Хоёрдугаар гэрлэн төхөө ногооноор явсан бол мэдээж машин зогсон эмэгтэй гарна. Гарцын дунд эмэгтэй эренгүүтээ өөрөө гүйж байна. Гэтэл жолооч бол тормослох боломжгүй хурдан явж байна. Өмнөх тохиол тор усыг бол жолооч нар хийжсэн боловч яг энэ
эсрэг урсгалаас бол торомслох боломж олддог. Хамгийн аюултай нөхцөл бол энэ цуваагаар юм уу ганцаараа явснаас шалтгаалаад их үүсдэг. Жишээ нь хар машины өмнө өөр цуваа байсан бол эмхтэй баруун талд нь аюул гарч ирэхийг харах байсан. Тийм учраас бол хурдаа тохируулж явах хэрэгтэй. За энэ гарцсан дээр бол өрх үүсдэг орчныг бол энэ буфер зоноор тусгаарлаж урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Хэрвээ ийм орчин үүсгэсэн бол жолоочдын эмхтэй аль аль нэгэ хараад энэ осолд орох боломжтой байсан. Хэрвээ нэг талд бөглөрөл үүссэн бол явган зурчигч бол эсрэг урсгалд бол машин явж байгаа гэдгийг маш их сайн санаж явах хэрэгтэй. Жолооч гэсэн ийм өрхийг бол сайн тооцож тормсоо хурдаа тааруулж явах хэрэгтэй. Эсрэг урсгалаас бол явган зурчигч гинт гарч ирж гүйх аюултай байдаг. Тийм учраас энэ жолооч бол урьдчилан таах боломжгүй. Тийм учраас баруун талаа бариад хурдаа тааруулж явах хэрэгтэй жолооч нар. Үүсэж байгаа ослоос харахад бол явган зурчигчид бол нэг зарчим баримтлах ёстой харагдаж байна. Ямар ч тохиолдолд бол зам хөндлөн гүйж болохгүй гэсэн зарчим баримтлах. За энэ хэлбэр сонсогдож байгаа боловч бол мөрдөхөд бас их хүндрэл гаргадаг явган зурчигчид. Явган зурчигчид бол зам дээр би удаан байх нь аюултай гэж бодоод зам хөндлөн ингээд маш их гүйдэг. Тийм учраас ингээд гүүхлээр аюулгүй гэж бодоод ингээд гүйдэг. Энэ бол тийм шилдэ гүүхэн бол одоо эрсдлийг болон хэсгэж бүр аюултай болгодог. Хэрвээ явган зурчигч бол яаралгүй явсан бол машиныг хараад жолооч ч гэсэн зогсох өөрөө аюулаас зайлах боломжтой байсан. Гүйснээр одоо өөрийгөө болон жолоочийг бол ийм осол аваарталд оруулдаг. Тийм учраас зам хөндлөн заавал гүйж болохгүй. Энэ видеод өөрсдийнхөө ойролцоогны хүмүүст үзүүлээрэй. Зам хөндлөн гүйж болохгүй гэж хэлээрэй. Хүмүүсийг ийм бодит аваараар ослын бичлэгийг үзэхлээр тэдний толгоонд үлдэж бол аюул ослоос хамгаалагдах боломжтой. Тийм учраас өөрийнхөө ойр орчмын хүмүүст бол зам хөндлөн битгий гүү гэж анхааруулж энэ видеог үзүүлээрэй. За энэ бол Пермд тусан аваар гэрлэн төхөөдөр машин зогсож байна. Баруун тийш эргэх зам чөлөөт байна. Хоёр бүсгүй улаан гэрлэр зам хөндлөн гарч байгаад энд өрх байна гэдгийг мэдэхгүй осол төртөж байна. Бүсгүйчүүд маш хүнд гэмтэл авсан. Нэг нь дэлгүүгээ авахулсан байгаа. Ягаад ийм явдал болсон гэвэл гинтийн ийм осол гарсан өөрөөсөө 20 м зам товчлох гэж гүйж байгаад ийм осолд орчоод баруун тишээ заавал харах ёстой. Энэ бол Екатеринбургт орсон 20 настай эмэгтэй бөглөрөлтөө үед зам хөндлөн гарч байгаад эсрэг урсгалын машин өөргүүлж байна. Тэр эмэгтэй амьд үлдсэн боловч маш их хүнд гэмтсэн. Энд бол гүүхгүй өрх байна гэдгийг тооцоолоод баруун тишээ харах ёстой байсан юм а. За яг иймэрхүү өрх бол бас зогсоол дээр бас үүсдэг. Зогссон машин бол харагдах орчныг хязгаарлалцсан. Зорчигч бол замаар хөндлөнгүйгээд осолд орж байна. Жолоочууд энийг харахад маш хүндрэлтэй. Ялангуяа ингээд гинт явган зорчигч гараад ирэхэд бол тооромслох боломжгүй байдаг. Тийм учраас айд улах эсрэг хүрсгэлийнхаа далыг барьж явах хэрэгтэй. За автобус зогссон үед бол маш их аюултай орчин яг үүсдэг юм өрх. Зорчигчид гарч ирээд замын эсрэг тал руу гарах гээд автобусны урдуур гардаг. Энэ бол маш их аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг байгаа. Тийм учраас жолооч явган зорчигч гарч ирэхийг хүршилж тооцоод боломжтой байх гэсэн. Энэ автобусны хяналтын камерт бол ингээд харагдаж байна. 8 настай охин машины урдуур гараад гүгээд фургонд мөргөлж байгаа бичлэг гарч байна. Маш их хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүрэгдсэн. Жолооч бол харах боломжгүй шууд урдуур нь гүгээд ороод ирж байгаа. Тийм учраас автобусны өмнө өрх байгаа гэдгийг тооцоод жолооч бол хурдан хасах хэрэгтэй байсан. Гарснаас бол 5 м-ээс бол зогсох хэрэгтэй. Ягаад гэвэл энэ явган зорчигчуд ингээд хөндлөн гарч явах хэрэгтэй. За яг ийм байрлалд бол энэ бол зам хөдөлгөөний дүрмж өрчиж байна. Зарим тохиолдолд бол явган хүн биш машин бол байх ёсгүй газараа бас гарч ирдэг. За зам засварын хүн замын зах руу бол явж байна. Гараа өргөөд арын машинуудыг анхааруулж байна. Жолооч бол зогсож байгаа. Гэтэл араас ирж байгаа нэг машин бол нөхцөл байдлыг буруу тооцож замын ажилчныг бол мөргөж онгож байгаа. Ажилчин бол газар дээр нас урсан. За ингээд явган зорчигчийг мөргөөд газелийг мөргөөд өөрөө бол гэмтээгүй. Замын хажуугаар гарч явах бол хориотой байдаг. За энэ видеон дээр бол хоёр хүүхдийг бол машин мөргөхөөр шахсан.
Яагаад гэвэл энэ явган зорчигч бол замын захад бол ийм аюул гарч ирнэ гэдгийг тооцдог. Тийм учраас жолооч бол замын хажуугаар явахгүй байх ёстой, ялангуяа их хурдтай явахыг хориглоно. Зарим нэгэн санал нийтгүй яж магадгүй, ялангуяа хурдны зам дээр бол явган хүнд бол замд тавьж өгөх нь буруу гэж би үздэг. За энэ зам дээр бол явган зорчигчид зам тавьж өгснөөр аюулыг үүсгэж байна. Хэрвээ зам тавьж өгөөгүй ийм аюул гарахгүй байх байсан. Тэгээч мөн та зам дээр зогсох юм бол арын машин амжихгүй таныг араас ч мөрөх боломжтой. Хэрвээ тэхгүй маа гэхэд энэ мөргөлтөөс болоод явган хүнийг бас гэмтэх аюултай. Тийм учраас нөхцөл байдлыг бол маш зөв тооцоолж туурамслах боломжийг байнга өөртөө олгож явах. За явган зорчигч бол зам дээр хизээч гүйж болохгүй. Өөртөө болон жолоочд бол үйлдэл хийх боломж олгох ёстой. Хамгийн аюултай зэгүүд бол гэрлэн төхөөгүй ийм уул зурууд байдаг. Та яг энэ замыг гарахад бол улаан гэрэл байхгүй юм чинь жолооч нар бол таныг ажиглахгүй, зогсох боломжгүй яваад ингээд өгөх болон аюул үүсдэг. Байнга ийм өрхүүдийг тооцоолж гинтний аюулж хаанаас гарч ирэхийг та бодож явж явах хэрэгтэй. Хаанаас машин гарч ирэх тооцож та тийшээ харж явж явах хэрэгтэй. Алсаас энэ байдал харагдаж байхаар байнга тооцоолж явах хэрэгтэй. Жолооч ч гэсэн бас ийм өрхийг бол тооцож явж явах хэрэгтэй, тооромслох ёстой. Тэгээд хурдаа тааруулж явах шаардлагатай. Хэрвээ хурдаа тааруулвал ийм аюулаас зайлах боломжтой. Та энэ бичлэгийг тарахад туслаарай, өөрийнхөө хайртай хүмүүст үзүүлээрэй. Ялангуяа машин барьдгүй явган зорчиж байгаа хүмүүстээ үзүүлнэ. За энэ бичлэг танд хэрэг болсон гэж бодож байна. Энэхүү бичлэгийг Happy 24 клубээс та бүгдэд зориулан орчуулан бэлтгэв.